Ёо бэлтгэлээсэн чинь. Хамаг би хүндүртэй. Окей. За. Ууттай хогоо аваад ирлээ. За, empties review. Let's go. Самбайцгаана уу? Та бүхний өдрийн мэндийг хүргэе. Цааш нэгэн арьсарчлагынхаа бичлэгээр уулзж байгаа да. Туйлын их баяртай байна. Өнөөдөр би өөрийнхөө бичлэг хийдэг хэсэгт ороод ирсэн байна. Esthetician болоод энд одоо яг нөгөө цагаараа медспад ажилласнаас хойш гадаад аккаунтаа хөгжүүлэх шаардлага гарсан SD Coco гэд энд байдаг хүмүүс зориулаад энэ хавийнхаа одоо үйлчлүүлэгчдийг татахын тулд контент оруулж байгаа гэсэн үг. За тэгээд тэрэндээ зориулаад би өөрийнхөө булан хэсэгт ийм серап хийсэн гэрэл авсан ийм зөөврийн ор авсан. Энэ ингээд орно эффектчдэг. За тэгээ хүүхдийнхээ тоглоомны тавиурн дээр сайхан бүх эн чинь бүгдээрээ юм стикертэй байсан заяа. Стикернүүдийг нь бүгдийг нь авч хаяад дээр нь facial юм бүтээгдэхүүнүүдэд тавьсан байна. Бүгдээрээ Dermalogica Pro бүтээгдэхүүнүүд байгаа. Сургууль дээр хэрэглэж байсан. Steamer авсан. Бүгдээрээ Amazon-оос бизнес центр хийгээд яах юм бол сайн чанарын тийм supply-аас л авах л та. Amazon-оос ирж байгаа юм жоохон чанаргүй л байдаг юм байна. Ардаа нэг юм хөөрхийн background хийсэн. Зүгээр гэрте байгаа юмнуудаа ингэ тавьсан. Тэр яг уу та бүхэнтэйгээ харин empties review цуурлаараа уулзч байна. За тэгээд ууттай дууссан бүтээгдэхүүнүүдийнхээ савнуудыг ингэ цуглуулад байгаа те. Тэгээ өмнө нь нэг хүрэгцэн байгаа. Энэ Америкт ирснээс хойш цуглуулж байгаа савнууд шүү. Тэгээ би энд recycle хийж байгаа. Манай энд ерөөсөө тийм ундааны лаз те шил одоо ийм гоо сагны бүтээгдэхүүний сав энтрийг ерөөсөө юу яадаггүй хайдаггүй recycle хийдэг. Тэгээд эхнээс нь бүтээгдэхүүний яриад эхлээд хөө. Тэгье гэж хамгийн түрүүнд B Plane-ий Cicatrol Blemish pad байна. За энэ болохоор энгийн pad биш л дээ зүгээр чигшүүлэх төрлийн маск хэлбэрээр болгоод тавьчих болдог. За бас нүрээ арчаад бэлтжиж болдог тийм төрлийн pad л та. Тэгээд за иймэрхүү pad нь болохоор брэнд хамаарахгүйгээр арай нэг жоохон том савлгаатай гараад байгаа юм. Одоо зүгээр энгийн арчдаг тийм паднууд болохоор за нэг иймэрхүү бас нэг савлгаатай байдаг шүү дээ. Энэ болохоор бүр ийм том бохгүй юу. Тэгээд Round Lab 2 эдгийн Doctored ч байдаг, Burst Juice ч байдаг. Тэгээд энэ байна. Тэгээ бас Dr. G-ийн Red Blemish амар гоё. Материал нь sheet mask-ных шиг тийм зөөлөн microfiber материалтай учраас өглөөдөө би лаг амар ярьдсан чинь гэрлээ бас. Ингэж болох юм шүү дээ. Зүгээр юу гэдгийг өглөөнийхөө ингээ арчилгаа хийж захтаа 3 пад аваад духан дээрээ 2 хацсан дээр ингээ тавьчихдаг. Чигшлийг нь шингээснийхэн дараа падаараа гоё арчиж аваад тэгээ нарны тосоо түрхээд гоё өглөөний тийм хөөрхөн хөнгөн арчилгаа хийчих дуртай. Бас зүгээр тонер пад болгоод ашигласан ч болно. Тэгээд зүгээр амар туслах бүтээгдэхүүн. Заавал энэ танд хэрэгтэй гэвэл үгүй. Харин авцсан байхад бол тэгж хэрэглэхэд бол маш сайн гүний чийг өгдөг тийм гоё пад байгаа. Salicylic acid цэвэрлэгч байна. За энэ болохоор Inkilist гэдэг брэнд байна. Америкийн брэнд байна. Айгүй юм олон шигийн specific бүтээгдэхүүнүүд ингээ гаргацсан тий. Яасан сүүлдээ бүр ингээ хараад за гэдэг айгүй яадаг болсон бэлээ. Төвшөөдөг болсон бэлээ. Би л ав сүүлийн үед хитрхи ингээд юм acid болгон дээр цэвэрлэгч биш ээ. Acid болгон дээр ингэж хэлэх хэрэгтэй байхгүй да. Цэвэрлэгч болгон дээр цэвэрлэгч гэдэг дээр бүх acid-ийн цэвэрлэгч. Тонер дээр бүх acid-ийн тонер. Серум дээр бүх acid-ийн серум гэл амар ядаргаатай тэгдэг болсон бэлээ. Inkilist би дуртай л да. Гэхдээ сүүлийн үед брэнд нь жоохон тэгээд байгаа. За salicylic acid цэвэрлэгч бол гэхдээ миний айгүй дуртай цэвэрлэгч. Энийг бол батхтай, тослог, холимог, тэгээ хар батхтай, нүхжилттэй ер нь тийм асуудалтай арьстай хүнд бол энэ бол маш гоё цэвэрлэгч байдаг. 7 хоногт нэг 2-3 удаа оройдоо цэвэрлэчихэд бол тий тослогч хариулж өгнө. Хамгийн гол нь salicylic acid BHA чинь нөгөө нүхжилт рүү ч орж өгөөд нөгөө тослогчлтын араас ингэж хөөцөлдөж тий ардаас нь ингэж тослогчлтыг чинь хариулж өгдөг учраас тэр тослогч нь үүснээс болоод нүхсөвчин бөглөрөө дээд засгийн сэлтэй чинь хамтраад бактеритэй чинь хамтраад тий бүх юм чинь нийлээд энэ чинь нүхсөвч бөглөрөөд батгын төр үсээд хар батга ингээд нүхжилт болоод байгаа шүү тий. Тэгэхээр юу гэдгийг тэрнийг одоо цуглуулад байгаа тэр тослогчлтыг хариулж өгснөөрөө тэр асуудлуудыг чинь хамгаалж өгч байгаа байхгүй. За Amika-гийн silicone free detangling primer гэж юм. За усны бүтээгдэхүүн. За энийг би яг тусна ингэж Amika гэж ингэж худалдаж аваагүй. Бүтээгдэхүүн дээр ингээд хамт ирсэн. Амар хэцүү харагдаад ах юм. Ийш нь тавьчих юм билүү. Додогоо юм уу гэж.
Бусд нь бол тэгж худалдаж аваагүй. Тэгээд Амикагийн үс арчилгааны бүтээгдэхүүн авсан чинь энэ дагалдаж юм сет болж ирсэн санагдаж байна. Тэгээд гимтцэн үзүүрсгээрээ хуурай болцсон тийм гимтэлтэй нэг будагтай хинтэй ч юм уу тийм үстэй байдаг шүү тий. Тийм үед ингээд юу гэдгийг ойл түрхлээ жоохон ойлий байгаа зунгаалтад байгаа тийм ойл түрхэх дургуй хүмүүс байдаг байхгүй. Тийм хүмүүс бол иймэрхүү спрей бас авчиж зүгээр юм билээ. Яг үснийхээ уг хэсгээр юусоо үгүй шүү дээ. Зөвхөн уснийхээ яг үзүүр бие хэсгээр нь ингээд цацчихна. Энэ ягаад дотроо бэждэг үлээ? Дууссан гэж тийш нь хийсэн баймаар юм. Тэгээ гой ингээд жоохон ингээд массажлаад ингээд гууд ус чин гой зөөлрөөд тэгээд саманахад одоо эвтэйхэн байдаг ч юм уу тийм л зорилготой бүтээгдэхүүн. Тэгээ сая цацсан чи яг үнэр нь үнэртэж шít. Гой үнэртэж байна. За нэг юм бүтээгдэхүүн. Яг бас түрүүний библентэй адилхан заавал авах хэрэгтэй гэвэл үгүй авцсан байхад бол бас аятайхан. За үс арчилгаа гэснээс бас эренгүүтээ OIB гэдэг юм шампунь хэрэглэсэн. Тэгээд айгүй юм юу жоохон хөрсөн дээрээ буугаагүй гэх юм уу те. Одоо би яг ингээл те эстетичний ажлыг хийгээл цагаар цалинжаал тип аваад ингээл явгот чинь би ямар балан амьдтэй юу амар их мөнгө өрөөд ингээд юм авдаг байсан бэ гэж бодож байгаа байхгүй. Би энийг энэ одоо хэдэн милийн 250 милийн шампуныг би $60-аар авч хэрэглэсэн байгаа байхгүй юу. Дөнгөж ирчээд. Баян юм шиг одоо юу вэ те. Энэ бүр гэхдээ ерөөсөө сайн байгаагүй. Юу гэдгийг 250 млтэй маш гоё шампуныг те $60-аар аваад ингээд дахиж тэгтээ авахгүй тэгтээ амар гоё гэлүүдэд ингээл яриад сууж тахсан л халдаг гэрээстэйсэн энэ төр шиг те. Тэгтээ нөө энэ ерөөсөө сайн байгаагүй. Би энийг ерөөсөө дахиж авна ч гэж бодохгүй байгаа. Угаасаа хар өнгөтэй нэг юм шар бичгтэй те тэр айгүй алдартай. Тэр нь л их гоё юм шиг байгаа. Тэрийг хүмүүс амар том момоор нь хямдарсан үед энэ төр худалдаж аваад идэгин. Skin Aqua Tone Up гэдэг ийм нарны тос байна. За энийг Японд явж байхдаа авсан. Японд явж байхдаа би юу болсон юм бэ? 3 нарны тос авахдаа гурвангийн айгүй юм chemical тэгсэрнээ tone up finishтэйг авсан бэлээ. За энийг болохоор хэрэглээд дуусгасан. Тэгээд дуртай хэрэглэсэн. Энэ бол одоо Японы зарим нарны тос бол те за энэсаа ч юм уу те энэ Skin Aqua ч юм уу те айхтар алкогол үнэртдэг нэг хэд хэдэн хуучны тоснууд бол байгаа. Хуучны formulation те. Одоо шинжлэгдсэн formulation шинжлэгдэж гарсан tone upтай нарны тоснууд нь тийм амар алкогол бол үнэртэхгүй. Тэгтээ энэ дотор нь айлганд бол алкогол байсан л та. Яг хөө тэрийг би ингээд игнортж байгаа төрсөн л те. Надад таалагддаг юм нь дараах нөгөө finish айгуу таалагдсан. Тийм тослог үүсэхгүй. Тэгсээр нэ амар таталтаж хуураш болохгүй. За тэгээд нарны тусаа түрхчээд өдөр ингээ явж байхад болохоор яарсныг юм гоё толгоор угаасаа нөгөө tone up finishтэй учраас тий. Тэгээ нүрэ бодоод авах шаардлагагүй тийм нэг айтайхан гоё толгоор тийм байгаад байсан. Тэгэхээр зарим хүмүүс ийм финишт бол дургүй байдаг. Хитрхи толилгоод байна, амар гялгар харагдуулаад байна гэдэг ч юм уу тий. Зүгээр л энгийн арьсаараа баймаар байна. Ялангуяа барууны энд амьдардаг одоо Америк хүмүүс энэ төр бол тийм shiny finishт бол дургүй байдаг л да. Би shiny finish дуртай. Тий. Essence хэрэглэсэн. За Cosrx-ийн Snail Essence-ийг хэрэглээд дууссан гэвэл яах вэ? За энэ болохоор бүр өстэй дөнгөж K-Beauty skincare эхэлж байх үедээ те 19 онд 18 онд юм байна. Үүндээ л 18 оноос би ингээл амар ингээл сонирхол бичлэг энэ төр үзээл те. За тэгэл үзэж харж байгаа бүх юм ингээл авч хэрэгжилж үзмээр санагдал. Тэр үед чи яг Cosrx-ийн Snail чинь бүр бүүн болж исэн. Тэгээ энэний тостой хамт хэрэгжилж исэн. Тэгээ тухайн үедээ тос нь надад амар тийм greasy, тослог мослог ерөөсөө санагддаггүй ч байж шууд ингээл төрчихсэн. Тэгээ сүүлд яг хуу тосыг хэрэглэсэн чинь болохгүй лээ. Тэгээд юу гэдгийг би бас гайхаад идгийн тухайн үед таарчсан юм одоо таахгүй байгаа гэдг нь мэдээж миний арсны бүтэцтэй яг төрөл нь өөрчлөлтөөгөө байгаа ч гэсэн бүтэцтэй эдгэрэх байдал те бүх юм нь өөрчлөгдсөн байгаа. Миний амьдралын хэм маяг бас өөрчлөгдсөн байгаа. Тухайн үеэсээ би одоо хөгшөрсөн байгаа те. Collagen production буурсан байгаа. Жохон бүтээгдэхүүний хардхад те ганцны бүтээгдэхүүн формуляшнаа өөрчилждэг байхгүй юу. Тэгэхээр өмнөх шигээ гоё үйлчлдэггүй ч гэдэг юм уу те. Гэхдээ энийг би 2 дахь удаа сая хэрэглээд дуусглаа маш таатай хэрэгэлсэн. Маш гоё гүний чигээ өгөөд тийм нэг арсны гоё тэжээл өгж байгаа нь яг ялтчгүй мэдрэгддэг л те. За нэг сануулах юм нь яг бүр 100% тослог арьстай хүмүүс зундаа олж авах хүнддэж магадгүй шүү. Батга энэ гарах гэдэг ч магадгүй. Надад болохоор яг л болоод исэн. Гэхдээ одоо би юу гэдгийг энийг дахиж аваад одоо энд чинь бүр айхтар халуун 40 мөч хурж иж халдаг. Тийм учраас би ийм эссенсийг бол зундаа олдохгүй. Cleansing balm байна. За chamomile-тай The Body Shop гэдэг. За энэ бүр амар сонин бүр Body Shop-ийн cleansing balm-ыг хэрэгэлсэн гिजүүдээ гэж харж иж магадгүй. Японд явж байхдаа өнгөрсөн жилийн 11 сард тэгээд ангийнхаа 10 жилийн их сургуулийн ангийнхаа 2 хүүхэдтэй уулздаг. Нэг нь эрэгтэй, нэг нь эмэгтэй. Тэгээ хоёулаа Японд амьдардаг.
Тэгээд би одоо Америкаас очиж байгаа тий. За тэгээд бид гурав ч хамт ингээд хоол идээд суусан чинь манай эрэгтэй найз маань одоо нөгөө эмэгтэй найз бит хоёрт ийм бэлэг авчирсан байхгүй. Нэг ийм cleansing balm тэгээд body shop-ийн гоё масктай ийм гоё сет хөрх юм юу байсан. Тэгээд ардаа ингээд дараа Япон бичигтэй. За ийм cleansing balm авчирсан. Тэгээд би айгүй дуртай таата хэрэглээд дуусгасан. Юу гэдэг батга энтер гаргах ч юм уу тий арсент тийм нэг юм ядаргаатай тийм мэдрэмж бол ерөөсөө өгөөгүй. Хэд хөнгөн биш хэд өтгөн биш тий. Яг л бүхэл арсанд бас болцохоор тийм яасан. Нэг юм нь болохоор ийм төмөр савтай учраас энэ чи эргүүлж байгаа шүү тий. За тэгээд ингээд нүүрнээ түрхлээла. Буцаад яхахлаар одоо ингээд яг голдролтой ордгуур ч юм уу тий ингээд тэр нь жоохон юм ингээд цаг аваад ингээд жоохон төвхтэй юм лээ. Пакэжний жоохон асуудалтай юм лээ. Бусдаар эдэр мэд шиг зүгээр ингэчдэг байвал тий. Ядаж эсвэл ийм пластик хэлбэртэй байвал бас шууд ингээл тий. Тэгээд ардаас нь дахиад cleansing balm ороод ирлээ. Bebleний Mung Bean. За энэ болохоор бүр миний за бараг өстэй хамгийн дуртай тосон цэвэрлэгч гэж хэлэхэд болно дөө. Pore Cleansing Milk Balm баггүй. Тэгээ жоохон нэг юм хөнгөндөө бүтэцтэй, амар oily биш, жоохон сүүндөө бүтэцтэй, урдан арилждаг тий. Батга үсэхгүй. За тэгээ орцондоо болохоор хөнгөн төрлийн 0-1 comedogenic level буюу хөнгөн төрлийн одоо тос орсон. Тослог, холимог тий юу гэдгийг жоохон батга энэ гарах гэдэг эрэгтэй хүмүүстэй өсвөр насны хүүхдүүд эмэгтэй хүмүүстэй ер нь л тийм жоохон асуудалтай хайртай хүмүүс энэ тосон цэвэрлэгч бол их зүгээр санагдсан. Madagascar Centella Skin 1004 гэдэг. За ийм серумыг хэрэглэсэн. За би энийг болохоор би нэг мэдсэн чинь надад ерөөсөө гой гүний чиг өгсөн серум байхгүй болсон байсан. Тэгээд би TJ Maxx гэдэг дэлгүүр эдгийн брендийн гайгүй юмнууд хямдхан байждаг тийм дэлгүүр эдэг байхгүй. Тэгээд би шал өөр юм харцсан хувцсан ингээд шал өөр юм харцсан явж байгаад Skin Care руу орсон чинь Centella энэ Skin 1004 юмнууд айгүй байдаг болчих. Тэгээд тухайн үед надад ямар ч гүний чиг өгөх юм байхгүй байгаадсэн чинь энийг хэрэглэсэн чинь амар таалагдаад айгуугаа юм хөнгөн бүтэцтэй. Тэгээд ерөөсөө нүсү бүглэхгүй. Тэгтээ одоо ингэж ярангууд ингэж ойлгоод байдаг. Тослог арьстай болохоор те ийм серум айгуу зохиод байгаа. Хуурай арьсанд жоохон тийм өтгөн те тийм серум хэрэглэх хэрэгтэй гэж бодоод идэг. Юу гэдэг хуурайч бай тослогч бай те гүний чиг авч чадаагүй байгаа арьс маань өөрөө нөгөө уян хатан чандраа агаас алдаж эхэлдэг. За тэгээд дээрэс нь нөгөө гүний чигээ сайн хайдрейт хийж өгчөөд ардаас нь нөгөө чигшүүлэгч тос мос те энэ юмнуудаа түрхээд нөгөө локалж өгч байгаа байхгүй тий түгжиж өгч байгаа. Тийм учраас чигшүүлэгч тосныгоо доор усан чиг өгөх серумыг заавал өгч байгаарай. Тэгээ энэ бас айгүй гоё сонголт байсан. Элдв янзын үнэр байхгүй, fragrance essential oil юуч байхгүй, маш гоё. Нүдний бодог арилгагч Clinique. За Clinique-ийн яг ийм нүдний бодог арилгагч. За тэгээ нөгөө Take the Day Off гэдэг Chanel ягаан өнгөтэй cleansing balm байдаг. Би энэ хоёрт нь бүр амар дуртай. Бараг Clinique-ээс би энэ хоёрыг л бүр айгу дахин авч хэрэглэж чадхаар баха. Бусад бүтээгдэхүүнийг жоох ойлгодгүй. Нөгөө алкоголтой тонер, үнэртэй тос мосыг би жоох ойлгодгүй байхгүй. Тэгээд ойлгохгүй чигээр ингээд орхичдгийг. Энийг болохоор би бараг 2 дахь удаага 3 дахь удаага авч байгаа хаа. Яг л энэ тэнд явж байгаа л өмнө нь бас тэ Nordstrom-д явж байгаад ч үлүүдээ бас ашгүй нүдний бодог арилгач гэж энийг авчихсан. Тэгээд зарим нүдний бодог арилгач болохоор хүн шингээгээд ингээд арчлахаар тос нь ингээд нүд рүү орж мараад амар тухгүй мэдрэгдээд идэг. Энэ болохоор тийм юм байхгүй. Тос мос нүд рүү ороод байгаа юм байхгүй. Тэгтээ нүдний бодгийг маш ингээд айтайхан арилгачдаг. За тэгээд тосон цэвэрлэгч хэрэглэдэг хүн энийг заавал хэрэглэх ёстой юм уу гэж гайхчихж магадгүй. Зарим хүмүүс ингэдэг шүү дээ. Энд мэд жишээ нь те мейкап артистууд энэ төр те тосон цэвэрлэгч авч байгаа л нөгөө нүдний бодог, сормоос те хөмсөг одоо юу гэдгийг урал муралтай бүгдний ингэж амар арилгаж яснаа л ингээл усаар зайлал ингээл угаачдаг шүү дээ те. Яг тэгж болно. Гэхдээ би тэгж ингэж цэвэрлж байх хооронд нөгөө тосон цэвэрлэгч ямар сайн цэвэрлэгч байсан хамаагүй. Ийм ч байсан хамаагүй. Ямар сайн цэвэрлэгч байсан нүд рүү ороод юм блүри нэг юм сонин ингээд нэг мэдрэгддэг шүү дээ. Яг тийм мэдрэмжинд би амар дургу байхгүй. Тэгээ тэрний дараа миний нүд эмзэг болохоор нүд ингээд жоох ингээд нухдах гад байгаа ч юм шиг те. Нүдний ингээд нөгөө цагаан байна айгу юм цагаан биш юм шиг те надад айгүй тийм онцгой санагдаад тэгээ би нүдээ жоохон хайрлаад идэх байхгүй. Тийм учраас би ингэж хамаагүй ингэж үрдэггүй. Харин тусдаа нүдний яг зориултын бодог арилгач авч агаад хөвөн шингээгээ зөвхөн нүдээ маш хөнгөн дарж арчлаа. Бас дарж арчлаа, уруулаа арчлаа. За энэ нь болохоор энэ зөвхөн point makeup арилгаж байгаа байхгүй. Point makeup арилгалаа. Ардаас нь энэ харин суур яг арьсаа тосон цэвэрлэгчээр бодгоо арилга бол. Энэ яг ингэ зөв гоё proper цэвэрлэгээ болж өгдөг. Сүүлд би La Roche-Posay-гийнхыг авсан. Нэг дээрээ цэнхэр доороо цагаантай тэгээ холиод ингээ хэрэгэлдэг. Тэгээд нүдэр бас тос ороод жоохон сонин эвгүй мэдрэгдээд илээ. Тэгээд дуусгаар нь энийг эргүүлээд авнаа. Red Bean Water Gel. За энэ гоё бас гэлээ өчтөр гин. Яа би өнөөдөр юу ч идээгүй.
Өнгөрсөн 100 хэрэглээд дуусгасан юм. Тэгээ эний чинь бас тэрний өмнөх 100 нь Монголд ахта бас хэрэглээд дуусгасан. Энэ одоо миний хиддэх юм 2 дахь юм уу 3 дахь юм уу мэдэхгүй байна. Одоо би энэ 100 бас тэгээ хөнгөн гоё гээл хэрэглэмээр санагдаад байл энийгээ дахиад захична. Yes style дээр байж байгаа. Тэгээд маш дуртай. Тэгээ ер нь бол 100% тослог тий. Эсвэл тослог давмгай ямар тийм батг гарах гэдэг арьсан л тохирно шүү. Бусдаар бол юу гэдгийг батг гардаг арьс болгон бас тослог арьс биш учраас тий магадгүй энэ чинь нөгөө нэг сайн чийгшүүлж чадахгүй байхгүй юу? Хангалттай чийгшүүлж чадахгүй байхгүй тий. Тэгэхээр яг тухайн арьсныхаа төрлийг харж байгаа хэрвээ хоёр хацраар чинь жоохон хурааш гад байдаг бол тий энэний бол хангалттай чийгшүүлж чадахгүй. Яагаад тэгэхээр энэ чинь маш тийм усархаг бүтцтэй гээл ахгүй. Бүр нөхсөө бөглөхгүй гэсэн зорилготойгоор хайдрейт хийх зорилттой тий. Тэгэхээр тослог тий над чиг яг ийм халуун зуунд амьдэрдэг. Зуны одоо тий тийм газар амьдарч байгаа хүнд бол энэ аюул гоё. За сүүлээсээ хоёр дахь бүтээгдэхүүн Hada Labo-гийн vitamin C-тэй lotion тийм ээ. Brightening lotion гинэ. За энийг болохоор бас Японд явж байхдаа авсан. Тэгээ Hada Labo-гийн бүтээгдэхүүнүүд яг hyaluronic acid-тэй надад амар хүндтэй дэдэг байсан л та амар батга бүр амар батга гаргаж ирсэн түүх надад байгаа. Тэгээд энэ болохоор арай тийм тааламжтай хэрэглэгдэж магадгүй. Ягаад тэгэхээр Essence нөгөө нэг юм витамин С-тэй foil ийм савтай Essence-ийг би маш их дуртай хэрэглээд дуусгачихсан. Арьсыг маань маш сайн цайруулж өгчсэн тухай үедээ. Тийм учраас энэ тонерыг нь авсан. Лоушныг нь авсан. Тэгээд бас аятайхан гоё хэрэглээд дуусгасан. Маш тааламжтай хэрэглээд дуусгасан байна. Японд очсноосоо хойш аваад тэгээд ирээд ингээ хэрэглээд ингээ дуусгасан байсан. Тэгээ энийг болохоор ихвчлэн би өглөө хүн шингээж агаад гоё нүрээ ингээ арчаад ардаас нь бас нэг 2 3 ингээ шавшаад гоё тэгж антиоксидантаа нэг хэсэг авсан. Өглөөдөө витамин С-гээр антиоксидант арьсандаа авна гэдэг маань нарны хамгаалтайгаа хоршиж ирээд нарнаас маш сайн хамгаалж өгдөг. За Tatcha-гийн Hinoki body oil би тос байна. Яг энэ тосон тийм oil байна л да. Юу гэм би бас тийм иймэрхүү яг чигшүүлэгч төрлийн oil бас авчих дуртай. Oil ингэж биеэрээ түрхчихсэн аа жоох өөрийгөө ингээ массажлдаг байхгүй. Ягаад тэгэхээр би яг ийм массажны ажил хийж байгаа. Нүүрэнд массажийн зарим ингээд эрэгтэй амар юм булчинтай том биетэй хүн ороод чинь тэнгуут мөр зөөр гар марн дээр массажлахаар чинь миний ингээд хөөс ингээд гочж байгаа байхгүй. Надаас ингээд хүч шаардаад тий. Тэнгуут яг ингээд орой ирэхлээр ингээд жоохон гоё юм хөшцсөн байдалтай. Тэгээ бас ингээд доошоо яг нэг юм мөнхийн ийм байдалтай ажил хийж байгаа болохоор хуян хэсгээр ингээд хөшгөөд идэх. Тэнгуут би иймэрхүү ойл түрхэж агаад өөртөө сайхан ингээд массаж заримдаа нөхрөөрөө массажлуулаад ингээд яаж байгаа гоё ингэж хуянгаа чөлөөлж өгч байгаа. За тэгээ энийг болохоор хэрэглээд дуусгасан байна. Юу гэдгийг зүгээр л айтайхан ойл байсан. Тэгээд хэрэгслээ дараа амар тийм биед тийм тослог мэдрэгдэг байдаггүй юм бэлээ. Тэр нь бас их таалагдсан. Хүлэн дээрээ шилбэн дээрээ түрхсэн байж байгаа дараа нь өмсгөлээр өмдөлтэй жоохон ингэ наалдаад дэ шүү тий. Тийм юм байхгүй. Зүгээр айгүй айтайхан ингэ түрхэгдсэн. Томороо нэлээд үнэтэй байсан. Арай жоохон боломжийн үнэтэй ойл авч магадгүй. Иймэрхүү байдлаар эдгээр за нэг 13 бүтээгдэхүүнийг хэрэглэсэн сэтгэлдээ хуваалцлаа. Яг надтай адилхан арьсны төрөлтэй хүн байх юм бол тий тослог хойлмог батг гардаг breakout хийх гэдэг ийм арьстай хүнд болохоор за тосон цэвэрлэгчээр энийг сонгож болж гин тий. Энэ дотор хөөсөн цэвэрлэгч алга за нүдний будаг алгачаар энийг сонгож болж гин. Серумаар энийг хэрэглэж болж гин тий. Хүний чиг авсан байгаа арьс чи эргээд тослог ялгархуулах нь багсдээ шүү. Би угаасаа тослог арьстай гэдэг нэмээд хүний чиг өгөхгүй тос төрөхгүй яваад идэг шүү. Зуны одоо чигшүүлэгч тосоор энийг сонгож болж гин тий. За тэгээд 7 хоногтоо бас нэг гуйжуулалтын тий BHA-тэй гэвэл 7 хоногтоо бас нэг 2 3 удаа ийм салицилик асидтэй цэвэрлэгчээр цэвэрлж болж гин. Тэгээд ийм пад аваад бас хаяа пад болгож хэрэглэж болж гин. За бас яг 100% тослог биш тий. Тэрнээс бусад төрлийн арьстай хүмүүст бол ийм эссенс бас авч болж гин тий. За бусдыг нь бол нэг тэгж санал болгох гээд байхаар бүтээгдэхүүн бол алга. Энэ тонерыг бас авч хэрэглэж болж байна. Энэ бас Монгол зарагддаг байж магадгүй юм. Энийг бас гоё vitamin C lotion маягаар өглөөдөө хэрэглүүлээс бас их гоё байна. За тэгээ дахиад надаа уутан дотор маань нэлээд бүтээгдэхүүн байж гин. Тэгээ дараагийн бичлэгээрээ хүргэе. Энд хүрээ зогсъё. За тэгээд дараагийн гоё арьс арчилгааныхаа бичлэгээр уулзцгаая. Дараа уулзлаа түр баяртай.